Бидний эхийн гоёмсог хувцас болгоорой гэсэн сэдвээр хамтдаа Бурхны үгсээс судалцгаая. Өнөөдрийн сургаалын сэдвийг сонсоод та бүхэн Бурхны хайрын мөн чанарын талаар өнөөдөр Бурхны үгээр дамжуулан судлах юм байна гэж бодоо байх. Тийм үү? Гоёмсог хувцас болохын тулд бидний зүрх сэтгэлд юу байх ёстой вэ? Бидний зүрх сэтгэлд Бурхны ариун хайр байх ёстой. Сайн мэдээний үгсийг бүх хүн төрөлхтөнд гэрчилж, бүх хүн тунхаглаж, хайр байхгүй бол хэрүүл маргаантай, нэгдэж чадахгүй, ах дүүсээ хүндлэхгүй, халамж байхгүй. Тэгвэл ийм хүмүүсээр дүүрсэн Тэнгэрийн хаанчлал руу хэн явахыг хүсэх вэ? Зайлсхийхийг хичээнэ. Хэрв тэр хүн Тэнгэрийн орон явбал би тийм Тэнгэрийн оронд очмооргүй байна. Ийм бодол хүмүүст төрүүлбэл болохгүй биз дээ. Тийм учраас бид одоо өөрчлөгдөх ёстой. Хэрв бид ихийнхээ гоёмсог нарийн мааланга болохыг хүсдэг бол өнгөрсөнд байсан нүглийн толд, нүгэлт мөн чанар гэх мэт бүх бузар муугаас хол байх ёстой юм. Би ханхүү нарын хаан болох хүртэл хүй шатыг нэг ёсондоо угсаа заламжлах ханхүүгээс хаан болох үйл явцын талаар уншиж байсан юм. Угсаа заламжлах ханхүү нар сайн хаан болохын тулд яах ёстой вэ гэдэгт үргэлж анхаарч суралцдаг гин. Тэд хожим эцгээсээ хааны эрх мэдлийг өвлөн авбал ард түмнээ хэрхэн удирдах, ард түмнээ инэрэн хайрлах сэтгэлийг төлөвшүүлэх, хүмүүстэй харилцах харилцааны тухайд эцэг ихтэй хэрхэн хандах талаар гээд бүхнийг багаасаа сурдаг юм бэ. Гисэн хэдий ч хэрв тэд суралцах дургүй, эсвэл хичээлдээ бага зэрэг хайхрамжгүй хандаж, аль эсвэл зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол тэд ханхүү шиг амьдардагч угсаа заламжлах ханхүүгийн албан тушаалд үлдэх боломжгүй болдог. Тиймээс хаан, хатан болон эргэн тойрны бусад бүх өндөр албан тушаалтнууд хаан ширээг заламжлах дараагийн хүн хэн болохыг шалгахаар сурсан зүйлээр нь байнга шалгалт авна. Би энэ талаар дурдсан шалтгаан нь Илчлэл 22 дугаар бүлэгт хожим бид Тэнгэрийн оронд очвол юу болно гэлээ? Хаан тахилч болно. Энгийнээр хэлэхэд бид үрд мөнхөд хаанчлах болно. Тэнгэрийн хаанчлалын хаадын хаан, эцдийн эзэн болсон Бурхан, чи 10 хот захир, чи 5 хот захир гэж хэлнэ. Бид бүгд ингэж хаанчлах, хаан тахилч нар болно. Үүний тулд шаардлагатай дүрм журам, зохих ёс зүй, мөн мөрдөх ёстой үйлдэлүүд байдаг. Энэ ертөнцид амьдрахын тулд бид энэ ертөнцийн ёс жаягийг сурах хэрэгтэй. Үүн шиг бид Тэнгэрийн оронд амьдрахын тулд Тэнгэрийн орны эсийг яах ёстой вэ? Сурах ёстой. Тэнгэрийн орны эсийг Бурхан Библиэд бичиж тэмдэглэсэн байгаа. Зарим нь хэдийгээр Библиэд бичигдсэн ч би ингэж амьдрч чадахгүй. Би ямар тэнгэр илчч биш. Яаж тэгж амьдрах юм бэ гэж бодож магадгүй. Хичээл зүтгэл гаргах ёстой. Энэ дэлхий дээр ханхүү нар хүртэл хар багаасаа л үргэлж суралцаж, өөрийгөө төлөвшүүлдэг. Тэд багш нараасаа яс суртахуун, яс зүй сурч, ачлах яс сурч, улс орноо удирдаж, ард түмнээ захирах алив бүхнийг сурдаг. Тиймээс тэд анхан шатны хичээлээс авахуулаад боловсролын олон материалаас суралцдаг. Язгууртан айлд язгууртнуудын сурах юм бий. Ханхүү нар бол ханхүүгийн хувьяар сурах юм байдаг гэж ярьдаг. Ирээдүйд бид Тэнгэрийн хаанчлалын мөнхийн яруу алдрыг хүлээн авч Бурхан чи 5 хот захир, чи 10 хот захир гэж хувааж өгөхөд хэрв бид энэ дурдсан зарчмын дагуу амьдрахгүй бол явцын дунд хасагдана. Түүхэнд угсаа заламжлах ханхүүгээр сонгогдох нь сонгогдсон ч хаан ширээнд сууж чадаагүй хүн олон байдаг.
Тэд яагаад чадаагүй юм бол? Хэдийгээр тэд угсаа залгамжлах ханхуу болсон ч тэдний үйлс үйлдэл, эрдэм мэдлэг дутмаг, ард түмний өрөвдөх сэтгэл байхгүй бол түшмэлүүд дэшээ мэдэгдэнэ. Эцэст нь тэр ханхуу хаан ширээнд сууж чадалгүй. Угсаа залгамжлах ханхуугийн байр суурьа өөр хүнд өгөх ёстой болно. Гэр бүлүүдээ энэ дэлхий дээр ч ийм л байдаг. Үеийн үед мөн хайм, аз жаргал идэх, Тэнгэрийн орны яруу алдрын төлөө анхан шатны боловсрал чонжамун ч юм уу. Эсвэл Бурхны зөвшөөрсөн бусад сургаал байгаа бол бид тэдгээрийг яах ёстой вэ? Судлах ёстой, ажил хэрэг болгох ёстой. Тэгсэн цагт л бид Бурхны хүсэж буй Тэнгэрийн орны хаан тахилчийн үүргээ бүрэн биелүүлж чадна. Бид ямар ч хичээл зүтгэл гаргахгүй, гараа хумхиад сууж байхад Бурхан чи Тэнгэрийн орны хаан тахилч болоорой гэж хэлэхгүй шүү дээ. Бурхан гоёмсог хувцас болохын тулд өнгөрсөн үеийн бүх толбоо авч хай гэвэл бид тэдгээрийг хаях ёстой. Ийм зүйл ивэлгүй гэвэл бид бүх ивэлгүй зүйлсээсээ салах ёстой. Ийхүү өөрчлөгдсөн ханхууг хожим түшмэлүүд эсвэл хааны гэр бүлийнхэн санал болгож энэ хүнийг угсаа залгамжлах ханхуугаар томилъё гэд эцэст нь угсаа залгамжлах ханхуугаар сонгогдно. Гэсэн ч угсаа залгамжлах ханхуу болоод л дуусчихгүй. Угсаа залгамжлах ханхуу болсон цагаасаа эхлээд хаан болох хүртлээр үйлс үйлдэл, зан чанар, ард түмнээ захирах гэд бүх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй бол эрхээ хасуулна. Өнөөдөр та бүхэнд хэлхийг хүссэн зүйл бий. Зарим нь амралтын өдөр алхасал баяр зэрэг Бурхны тушаалуудыг сахих ёстой гэж боддогч өөрсдийн зан чанар, үйлс үйлдэл нь ямар ч байсан хамаагүй мэтээр үздэг. Бид ингэж бодох ёсгүй. Илчлэл 19-р бүлгийг нээгээд эцэг эхийн ариун хүслийг өнөөдөр Библиэс наривчлан судалцгаая. Илчлэл 19-р бүлгийн 6 дугаар ишлэлийг харцгаая. Хурсан олны дуушийг их усны шуугиан мэд, хүчит аянгийн нүргийн адил, халелуя. Төгс хүчит эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов. Баярлан хөөрч, түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалцсан, цэвэр, нарийн маалангаар хувцаслах болжээ. Учир нь нарийн мааланг нь ариун хүмүүсийн юу гэсэн бэ? Зөвхт үйлс юм. Ариун хүмүүсийн зөвхт үйлс нь утас нэг бүрийг хооронд нь холбож, сүлцээр юу бүтээдэг гэж байна. Сүйт бүсгүйн гоёмсог нарийн мааланг бүтээдэг гэсэн байна. Тиймээс бид Тэнгэр эхийн яруу алдрын төлөө зөв үйлстэй амьдрах ёстой юм. Мөн илчлэл 22 дугаар бүлэгт гарсан хаан тахилчийн үүргээ гүйцэтгэхийн төлөө бид яг энэ мөчөөс эхлэн биднийг энэ дэлхийн амьдралын ясанд биш, Тэнгэрийн оронд амьдрах ясанд сургадаг Библийн бүх сургаалт дагуу нэг нэгээр нь сурч, сурснаа хэрэгжүүлдэг хүмүүс байх ёстой. Исая 60 дугаар бүлгийг нээцгээе. 60 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл. Хойшид нар чинь шингэхгүй, сар чинь хавиргалахгүй. Учир нь эзэн чиний үрдийн гэрэл болж, гашуудлын чинь өдрүүд төгснө. Намайг алдаршуулахын тулд миний тарьсан мөчир, мудрын минь бүтээл болох, чиний ард түмэн бүгд зөвхт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчрэхэг үндэстэн болно. Эзэн бие цагт нь яарвчлуулах болно. Энэ ишлэлд намайг
яахын тулд гэж байна. Алдаршуулахын тулд миний тарьсан мөчр, мудрын минь бүтээл болох чиний ард түмэн бүгд зөвхт болж газрыг мөнхөд эзэмшинэ. Бидний хүн нэг бүр Бурхны таалалд нийцэж, Бурхны яруу алдрыг харуулдаг хүмүүс болох учиртай юм. Өдийг хүртэл бидний амьдралд Бурхны таалалд нийцэхгүй, нэгдэж чадаагүй, ив итэй байж чадаагүй, нэг болж чадаагүй, өөрийн өвөрмөц зан чанараас болж бусдыг зовоож байсан бол өнөөдөр энэ мөчөөс яах ёстой вэ? Бид дээрээс төрж өөрчлөгдөх ёстой. Бид ихийн гоёмсог хувцас болохын тулд дээрээс төрөх ёстой. Мөн Тэнгэрийн орны хаан тахилч болохын тулд дээрээс төрөх ёстой. Энэ талаарх агуулгыг Бурхны үгсээс харцгаая. Матай 5 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлийг харъя. Би та нарт хэлье, та нарын зөвхт байдал фарисеучуд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар Тэнгэрийн хаанчлалд яах вэ? Яавч орохгүй. Гэр бүлүүдээ энэ үг ямар утгатай вэ? Бидний найдвар бол Тэнгэрийн хаанчлал явах. Гэтэл энд айлцсан үгийг харахад та нарын зөвхт байдал фарисеучуд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар Тэнгэрийн хаанчлалд явж орохгүй. Есүс бидний Бурхан биз дээ. Бурхан үүнийг үгэндээ тодорхой тэмдэглэсэн байна. Бид эдгээр үгсийн дагуу амьдрах ёстой. Бид энэ ертөнцид ямар ч ааш зантай амьдарсан бэ? Сайн мэдээний дотор орж ирээд баптизм хүртэн өмнөх нүглээ цовдолж Бурхан дотор шинэ хүн болж төрсөн бол энэ мөчөөс эхлэн бид ямар байх ёстой вэ? Бид одоо Тэнгэрийн орны угсаа залгамжлах ханхүү шиг байх ёстой. Тэнгэрийн орны угсаа залгамжлах ханхүү гүнжийн үргээ биелүүлдэг байх ёстой. Мөнхийн Тэнгэрийн хаанчлалд буцаж очиход эцэг Бурхан их Бурханы чи 10 хот захир, чи 5 хот захир гээд өгөх нэгүүлсэлд бид бүгд оролцох учиртай юм. Үүний тулд л Бурхан биднийг цаг үргэлж сургадаг юм шүү дээ. Чи ингэж амьдрах ёстой. Чи ийм амьдралаар амьдрах ёстой гэж. Ийм байдлаар Бурхан одоо биднийг сургасаар л байна. Зарим хүн бид яаж Библийн сургаалыг бүгдийг нь дагаж чадах юм бэ гэдэг. Бид хичээх ёстой. Тэнгэрийн хаанчлалыг хүчээр авна гэж юу гэсэн үг вэ? Хичээл зүтгэлийг хэлж байгаа биш үү? Итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуул гэсэн байдаг. Бид бүхэн Бурханы хаанчлалд орохын тулд бүхнээ дайчилж, хүчин чармайлт гаргах ёстой юм. Матай 5 дугаар бүлгийн 21-р ишлэлээс судлая. Чи хүн бүү аал, хүний амь хөнөөсөн хэн боловч шид хүлбэл зохино гэж хуучуулт айлцныг та нар сонссон. Харин би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө ямар гэж байна? Буруутай. Мунхаг гэж хэлсэн хэн боловч хаашаа вэ? Галтай таамд орохоор буруутгагдах болно. Есүс өөрөө энэ дэлхий дээр ирж бидэнд энэ сургаалаа заасан. Өнөөгийн энэ ариун сүнсний үед сүнс болон сүд бүсгүй болох Тэнгэр эцэг Тэнгэр их манж энэ талаар маш их онцолдог. Хоорондоо нэгд, ив итэй бай, бие биенээ хайрал, шинэ хүнийг өмс. Бурхан эдгээр үгсийг сургалт болгон дээрээ хэлдэг. Бүх хүн төрөлхтний сүнсний аврал гих болцолдоор сайн мэдээний өдөр хоног бидний өмнө өрнөж байна. Тэгэхээр эхлээд бид энэ байр суурин зогсож байж дараа үннийг хүлээн авах хүмүүс бидний үлгэр жишээгээр Бурханыг болон үгийг нь сурах юм. Энэ бүхнийг идэвхтэй хэрэгжүүлдэг хүн хамгийн шилдэг нь байдаг. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс биднийг юу ч гэж хэлсэн Библийн сургаал дагуу амьдарцгаая.
Зарим нь би үүнийг хийх эсэх нь тийм чухал биш гэж бодож мэднэ. Ийм хүмүүсийн бодол санаа, зүрх сэтгэл яасан гэсэн үг вэ? Үеийн үед хаанчлах байр суурнаас улам бүрл холдохоос өөр замгүй болно. Бид бүхэн эхийн гоёмсог маалинган хувцас болохын төлөө маш их хичээл зүтгэл гаргаж бүхнээ дайжилдаг байх ёстой юм. Тийм ч учраас Галат номд Бурхан бидэнд ийм сургамж өгсөн байдаг. Галат 5 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлээс уншъя. Ах дүү нараа, та нар ирэх чөлөө ууд дуудагдсан юм. Гэхдээ та нар ирэх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин би биендээ хайраар яа гэсэн бэ? Үйлчил. Бурхан би биедээ үйлчил гэж хэлдэг. Энэ нь ив найртай бай гэсэн утгатай юм. Учир нь хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь чи хөршөө өөрийн адил хайрлаа гэсэн мөн. Хэрв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол та нар бие биенээ хөнөөх вий гэж боломжлогдов. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг, сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлэхгүй тулд махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. Бид ариун сүнсний хүслээр Тэнгэрийн хаанчлал руу гүйх ёстой. Гэтэл бид махан биеийн хүслээр дүүрчхээр хий гэсэн зүйлээ хийж чадахгүй. Байнга хязгаарлалт, саад тодгор учирч, бэрхшээл тулгардаг. Та бүхэн ч бийж Тэнгэрийн хаанчлалд очоод эцэг эхийн бидэнд зориулан бэлтгэсэн хаан тахилчийн үүргийг хүлээн авах ёстой биш үү? Хаанчлан гэсэн үгийг бас судалцгаая. Илчлэл 22 дугаар бүлгийн 1-р ишлэл. Тэр надад Бурханы болон хурганы сэнтинээс гарах болор мэд гялалтсан амийн усны голыг үзүүлсэн гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд 12 төрлийн үржим сургуулсан сар бүр үржимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэснүүдийг эдгэхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба хурганы сэнти тэнд байж зарцнаар нь түүнд үйлчилнэ. Тэд түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шүн болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дингийн гэрэлч, нарны гэрэлч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед 4-5 жилийн хугацаа тогтоогдсон хаанчлал биш. Хэдий хэр хугацаанд хаанчлах вэ? Тэд үеийн үед хаанчилна. Бурхан ийм амлалт өгсөн. Тэнгэрийн орны бүх тэнгэр элч нар Бурханы хайрын чанарыг агуулсан угсаа заламжлах ханхүү нартай уулзах ёстой учраас Бурхан энэ дэлхий дээр биднийг өдөр бүр үгээрээ зааж сургадаг юм шүү дээ. Зарим хүн Библийн зарим хэсгийг нь чухал гэж үзээд, заримыг нь чухал биш гэж үзээд, бүр зарим хэсгийг нь угаасаа тоохгүй байсан ч болох мэтэр үздэг. Гэсэн ч бид түрүүхэн энэ талаар ишлэлийг уншаагүй гэж үү? Бурхан та нарын зөвхт байдал фарисеучуд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй бол Тэнгэрийн хаанчлалд явж орохгүй гэсэн биш үү? Бурхан яагаад ийм үгээ айлтсан байх вэ? Биднийг дарамтлах гэж ингэж хэлсэн үү? Биднийг айлгахын тулд уу? Энэ дэлхий дээр хууль зарчим гэж байдаг шиг Тэнгэрт Тэнгэрийн хууль зарчим байдаг. Бид Тэнгэрийн бүх хуульд шаардлага хангасан цагт л Тэнгэрийн их нутагта эцэг эхийн хүсэж буй хаан тахилч болж чадна. Бурхан Сионы бүх хүүхдэд та нар Тэнгэр эхийн гоёмсог маалинган хувцас болоорой гэж сануулдаг. Өнөөдрөөс эхлээд бид зүг бус зан чанараа өөрчилж дээрээс төрөх ёстой. Бид нэгдэж чадахгүй, ив итэй байж чаддаггүй шалтгаан нь үргэлж өөртөө л анхаарал хандуулдагтай холбоотой. Бусдад анхаарлаа хандуулбал нэгдэхгүй байх учиргүй. Тиймээс л Библиэд бие биентэйгээ ямар бай гэдэг вэ? Энэ нь нэг хүн зориулсан тушаал биш, хүн бүр бие биедээ үйлчлэх ёстой.
Бид бие биедээ хэрхэн үйлчлэх ёстой вэ? Бие биедээ хайраар үйлчил гэсэн. Бид ийм болсон цагт л сайн мэдээний ажил биелэгдэх болно. Эс бөгөөс дэлхийд сайн мэдээ тунхаглана гэдэг нь хоосон мөрөөдлөөс хэтрэхгүй байх юм. Бид Бурхны сургаалыг дагах үед самаар дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглах ажилч бас биелэгдэх юм. Бид ямар ч бэлтгэлгүй байхад Бурхны ажил хурдцтай хөгжиж биелэгдэнэ гэж байх уу? Ийм юм байх боломжгүй. Бид бүгдээрээ хурдан өөрчлөгдөж, Бурхны удирдаж буй ажлыг бүрэн дагаж чаддаг байх учиртай юм. Бид зүгээр л ураа хашгирахаас илүү бүх сүнс Иерусалим Тэнгэр эхийн ингэрт буцаж ирэхэд нь туслах бэлтгэлээ базаацгаая. Хайраар дутмаг байгаа энэ үеийн явдалд бүү яа гэж Бурхан бидэнд хэлсэн бэ? Энэ үеийн явдалд бүү нийц гэж хэлдэг. Энэ хорвоогийн хүмүүс бусдад халамжтай, инэрэнгүй ханддаг хүнийг тэнийг эсвэл чадваргүй хүн мэтээр харьцдаг. Гэвч бид Тэнгэрийн хуулийг сурч байгаа хүмүүс болохоос дэлхийн зүйлд анхаарлаа хандуулдаг хүмүүс биш. Тийм байхаа. Тэнгэрийн зүйлсийг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд бид Тэнгэр эцэг, Тэнгэр эхийн сургаалт дагуул амьдардаг байх ёстой юм. Елигийн Хопны Финихас гэх хоёр хүү байв. Тэд ихэвчлэн Бурхны мөргөлийн дундуур саад учруулах бузар мууг үйлддэг байв. Тэд ариун өргөөнд байж боломгүй зүйлс хийдэг байжээ. Тахилч нарт өгөгддөг ариунаас ариун юмс гэж байдаг. Тэд эдгээр ариунаас ариун юмсийн тухайд ч мөн зүй бус авир гаргадаг байв. Үүний үр дүнд Бурхан Хопны Финихас хоёрыг шийдэхээр шийддэг. Тэд яагаад Бурханаас шийтгэл хүртсэн бэ? Учир нь тэд эзний өргөлийг үл томсорлож байсан. Хэрэв бид одоо сурч байгаа Бурхны бүх үгийг зөвхөн дэлхий дээр зөв амьдрах, яс суртахууны сургамж гэж л ойлгодог бол өнөөдөр энд цуглаж мөргөл тэмдэглэх Бурхны үг сонсох шалтгаан байхгүй. Бид энд ирсэн шалтгаан юу вэ? Бид энд Тэнгэрийн зарчим, хуулиудыг сурах гэж ирсэн. Бид Тэнгэрийн хүмүүсийн хувьяар хэрхэн амьдрах тухай Бурхны сургаалыг сурч мэдхээр энд ирсэн юм шүү дээ. Тийм үү? Үгүй юу? Мөн бид энд Бурхны өмнө мөргөл тэмдэглэж, Бурхныг хүндэтгэхээр ирцгээсэн. Тэгэхээр бид эдгээр үгийг зүгээр сургамжуг төдийхөн зүйл гэж бодох ёсгүй. Энэ дэлхий дээр амьдрах хугацаанд бидэнд ийм сургаал хэрэгтэй ч энэ бүх сургаал Тэнгэрийн оронд бүр чих хэрэгтэй. Тийм учраас Бурхан бидэнд эдгээр сургаалаа өгсөн. Тиймд бид нүгэлт зан чанараасаа ангижрахгүйгээр Тэнгэрийн орон явна гэж бодох нь эндүүрэл юм. Бурхан бидэнд яахыг захидаг вэ? Хэрэв бидний хуучин хүн өөрчлөгдөшгүй зан чанартай бол бид хуучин хүнээ яах ёстой вэ? Устгах ёстой. Дараа нь яах вэ? Бурхны бүх үгийг хүлээн авдаг шинэ хүнийг өөртөө өмсөх ёстой. Бурхны үгийг хүлээж авч чаддаггүй хуучин өөрийгөө бүрэн устгах ёстой. Бид бүхэн шинэ хүнийг өмсөх учиртай юм. Бид Бурхны зан чанарыг ч эзэмших ёстой. Бурхан бол хайр учраас бид ч юу болж өөрчлөгдөх ёстой вэ? Нэгэнт бид Бурхны цусыг өвлөн авсан, Бурхны ариун биеийг хүлээн авсан учраас Бурханд байдаг бүх зан чанарыг бид бүрэн дуурайх ёстой. Ер нь Библийг сайн мэддэггүй хүмүүс үүнийг ойлгодоггүй. Тэд зүгээр л Библиэд зөв шударга амьдрахад чиглүүлсэн үгсэл байдаг гэж боддог. Гэвч энэ нь энгийн хүмүүст зориулагдсан ном биш. Мөн энэ нь Тэнгэрийн Тэнгэр илч нарт ч зориулсан ном биш. Ханхүү нарын тусгайлан сурдаг Жонгон Жоню гэдэг номыг хэн дуртай нь судлах боломжгүй.
Үүн шиг хин дуртай нь сурах боломжгүй номыг эцэг эх маань Сионы хайртай хүүхдүүдэд зааж, уншиж, сонсож, харах боломжийг олгож байгаа. Тийм биш үү? Хэрв сургаалаас хазайвал угсаа залгамжлах ханхүү байх хэрэгтэй байсан ч эрхээ хасуулж хөөгдөн. Дэлхий дээрх систем ийм дүрмтэй байдаг шиг Тэнгэрийн орон ч мөн адил. Тиймээс бид эдгээр дүрмийг мөрдөхгүй байсан ч сүмд явж л байвал Тэнгэрийн орон явна гэж бодож болохгүй. Бурхан дэлхий дээр сүүлчийн шүлт буулгах өдрийг хүртэл бидэнд нэгүслийн хугацаа олгосон төдий. Бид энэ тухай ишлэл уншсан. Тийм үү? Есүс хадуухан хэлсэн. Та нарын зөвхт байдал фарисеучуд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар Тэнгэрийн хаанчлалд явж орохгүй. Тэр үүнийг маш тодорхой хэлсэн. Гэтэл бид эдгээр үгийг сонсохдоо ийм үг байдаг юм байна гэж ихэвчлэн боддог. Энэ нь зүгээр бодоод өнгөрөх зүйл биш. Бид бол Тэнгэрт нүгэл үйлдэж энэ дэлхий рүү хаягдсан Бурханы охид хүүгүүд. Уг нь бид маш чухал байр суурьнд байсан хүүхдүүд нь. Бурхан биднийг Тэнгэрт буцаж очвол бүгдийг нь хаан тахилч болгоно гэж амласан. Тийм ч учраас Бурхан бидэнд энэ номноос сурахыг зөвшөөрсөн юм. Тиймээс энэ бол түүний сургаалын дагуу бидний сурч, хэрэгжүүлж, ухамсарлаж, дуулууртай дагах ёстой ном юм шүү дээ. Матай 28 дугаар бүлгээс харцгаая. Матай 28 дугаар бүлэг 18 дугаар ишлэлийг харъя. Есүс дөхөж ирээд тэдэнд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулахтун. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд яа гэж байна. За. Бид тэдэнд дэлхийн гүн ухаан, хувийн үзэл бодлыг бус, Тэнгэрийн зүйлсийг заах ёстой. Та нарт тушаасан бүгдийг минь яах вэ? Сахин биелүүлэхийг тэдэнд заа. Тэгж байж л бид Тэнгэрийн орон дагуулж явна. Бид олон талаар дутуу дулмаг байгаа болохоор л эцэг эх маань Библийн эдгээр эрхэм үгсийг бидэнд өгсөн. Эдгээр нь бидний заавал дагаж мөрдөх, хэрэгжүүлэх ёстой үгс юм. Үүнийг хизээч мартаж болохгүй. Библиэд нэгдмэл бай гэсэн бол бид нэгдмэл байх ёстой. Бидний нэгдмэл байдлын оноог шалгадаг Тэнгэр элч нар байдаг. Биднийг дагдаг хамгаалагч Тэнгэр элч нар бас байгаа. Манай ханхүүгийн нэгдмэл байдлын оноо хэд байна? Манай гүнж хэдэн оноотой байна? Ив идэ байх тал дээр хэдэн оноотой байна? Хайрын тал дээрх оноо нь хэд байна? Яс суртахуун, яс зүйн хувьд хэдэн оноо авсан байна гэдэл. Библиэд дэх Бурханы бүх үг нь бидэнд дэлхийн зарчмуудыг заах зорилготой биш. Харин энэ дэлхий дээр Тэнгэрийн зарчмуудыг урьдчилан сурахад туслах зорилготой юм. Бурхан бидэнд Библийн үгсийг өгсөн. Энэ хичнээн талархмаар хэрэгвэ. Бид ой тойндоо хоногштол дахин уншиж цээжлэх ёстой юм. Ингэж л эцэг эхийгээ баярлуулах Иерусалим Тэнгэр эхийн гоёмсог мааланган хувцас болцгоё. Энэ дэлхийн хүмүүс бидэнд саад учруулж чадхааргүй болтол нь бид сайн үйлсийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ дэлхий бол нүгэлтнүүдийн хөөгдөж ирсэн газар учраас гим нүглээр толботсон юм дэндүү их. Хорон муу хүмүүс энэ ертөнцөд илүү хүчтэй харагдаж магадгүй. Бурхан Сионы үзэсгэлэнтэй хүүхдүүдийг тэдний дунд байлгаад бидэнд юу гэж захилаа? Тэдний хэв маягт бүү нийц, тэднээс бүү сур гэж захисан. Энэ үеийн явдалт бүү нийц. Бид энэ үеийнхэнд авталхүйгээр Тэнгэрийн эмсийг сурах ёстой биз дээ. Бид чинь хожим Тэнгэрт идэх яруу алдар, үрд мөнхийх гэсэн амлалтыг хүлээн авсан Бурханы хүүхдүүд биз дээ. Гоёмсог мааланган хувцас болохын тулд ах дүүс хоорондоо нэгдэж, ив идэ байх ёстой.
1-р Коринт 13 дугаар бүлгийн дагуу хайр бол ямар гэлээ? Инрэнгүй. Хайр атаархдаггүй. Хайр бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг. Ингэж байж л бид бие биетэйгээ нэгдэж, ив найртай амьдрах юм. Эцэг их маань биднийг нэгдмэл байхыг хараад манай хүүхдүүд хангалттай сайн сурчээ гээд сайн мэдээ Самар дэлхийн хязгаарт хүрэх замыг нээх болно. Бид гаднах байдлаар л ямар нэг зүйл хийх гэх ёсгүй. Өөрийнхөө дотроос эхлэх ёстой. Эцэг эхийн чин сэтгэлээсээ хүсдэг зүйл юу вэ гэж бодоорой. Бурхан яагаад тунхаглал гэх явцыг бий болгосон бэ? Яагаад хүмүүсийг өөр зан чанартай, өөр үзэл бодолтой бүтээсэн бэ? Нэгэнд нь илүү чухал байхад, нөгөө нь Б илүү чухал гэж үздэг. Нөхрийнх нь хувьд ажил илүү чухал боловч, эхнэр нь яагаад ар гэрээ халамжлахад ханг хандан вэ гин. Хүн бүр өөр үзэл бодолтой байдаг. Бурхан яагаад ингэж бүтээгээ бол? Бурхан биднийг бүтээхдээ анхнаасаа сайн нэгдэг болгож, хоорондоо эвтэй байдаг болгож, хайраар нэг болж чаддаг байхаар бүтээсэн бол сайхан байх биш үү? Гэтэл ABCD гэж байлаа гэхэд бүгд өөр. Хэдийгээр бүгд өөрч гэлээ. Нэг болох арга зам бий. Нэгдэхээс өөр арга зам байхгүй. Бид ивэтэй байх ёстой. Гэхдээ энэ нь юугаар биелэгдэх вэ? Хайр гих цавуу байхгүйгээр ив нэгдэл хизээч бий болохгүй. Тиймээс бид бие биенийхээ сул талыг л анхаарахын оронд илүү сайн ажиллахын тулд бие биенийхээ дутагдлыг нөхдөг бай. Сионд бид цугларах бүрдээ илүү баяр баясгалантай болж хамтдаа байхдаа илүү их хүч бий болгодог болбол эцэг их маань хараад одоо тэд үнэхээр ухаарчээ. Одоо тэд шин гэрээний эс юу болохыг ойлгожээ гээд сайн мэдээний замыг нээн. Өнөөдрийн сургаалаас ивэл авахыг хүсээд үгээ өндөрлөе. Баярлалаа.